Өдөр тутмын ярианы хэвшинчтэй орчуулгыг хийхдээ бол одоо хэний ч хизээч ярьдгүй өнгөөсөөс ямагт хол явах хэрэгтэй. Яагаад гэвэл одоо гадаад хүн монголоор ярьж байгаа юм шиг одоо жишээ нь maybe you think гэж ярихад л одоо maybe гэдэг чинь 50% магадлалтай магадгүй. Probably гэдэг чинь одоо 75% магадлалтай магадгүй шүү дээ. Тэгээ одоо энэ чинь maybe you think гэдэг бол өгүүлбэр байхад чинь манайхан заавал одоо тэр үгийг орчуулах гал магадгүй чи бодож байгаа чи хөдөө амьдарч чаднаа тэргээд ингээд гадаад хүн монголоор ярьж байгаа юм шиг орчуулах гэдэг. Тэгэхээр одоо энэ өдөр тутмын ярианы хэвшинчтэй орчуулгыг хийхдээ хажуугийнхаа найз нөхөдтэйгээ зовлон жаргалаа хуваалцаад хууч хөөрчөн гэж бодоод бид нар ярихдаа яадаг үлээ гэдгийг ямагт бодож орчуулах хэрэгтэй. Тэгээд заавал магадгүй гэдэг үг хэлээд байх шаардлага байхгүй. Чи одоо бодож байна гэхээр 100% байгаа. Гэтэл чи бодоод байх шиг байна даа гэж хэлэхэд аяндаа өөрөө 50% руугаа гурсаад орчдөг байх жишээний. Тэгээ одоо хүнтэй ярихдаа яадаг үлээ гэдгийг дандаа бодож орчуулах хэрэгтэй. Ягаад гэвэл одоо найруулга зүй тал дээр манайхан ч одоо бас их зах замбраагүй ярьдаг энэ аялгауч сайхан монгол хэлээр зөв сайхан цэгцтэй найруулгатайгаар яриа сурчих юм бол аштай юу да тийм ээ. Тэгэхээр одоо энэ манайхан ч одоо хитрхи их гадаад үг хэрэгэлдэг, гадаад хаяг ус их тавьдаг. За тэгээ буруу зүрх янз бүрийн юмнууд бол ихтэл харагддаг. Тэгээ мэрэгжлийн одоо үүднээс өвчин гэж хэлэх юм уу яадгийн одоо тэр буруу зүрх бичсэн юмнууд одоо надад их өрөвдөлтөй шал дими санагдаад байдаг юм бол зүгээр одоо монголоор бичвэл яасан тийм ээ. Тэгээ одоо энэ хэд их гадаад үг хэрэглэх бол бас их осолтой байдаг. За тэгээ одоо дэлхий дээр 6219 хэл бүртгэгдсэн байдгаас хилээс хэлсний харгаагаар одоо 800 гаруй хэл устж өгөх болсон. Одоо эрдэмтдийн тооцоогоор бол жил болгоно нэг хэл устж байгаа. За тэгээ монгол хэл бол арайч нэг тийм мөхлийнхаа шатанд орчоогүй л байна л да. Гэхдээ монгол хэлний дагуу хэлүүд бол их эвгүй байдалд орчоод байгаа шүү дээ. Тэгэхээр одоо аль болох одоо монгол хэлээрээ хаяг усаа биччихвэл зүгээр гэдгийг. За тэгээд одоо нэг ч монгол үг байхгүй өгүүлбэр хүртэл явж идэг шүү дээ. Драмын театрын билетийн кассанд очрлоо гэд эн чинь бол одоо дуур үжгийн эрдмийн хүрээлэнгийн тасалбар түгээдэг газартай дараалал зогсвол гэсэн үг шүү дээ. Керамикийн завуудад дискотой гэсэн зар явж идэг. За тэр чи одоо бол шаазан варны үйлдвэрт нийтийн бүжигтэй л гэсэн үг шүү дээ. Бүр миний нэг шав бол надад очрлоо гэдэг чинь багшаа монгол үг гэж надад маргаж ирсэн. Тэгэхээр одоо энэ монгол хэлээс сайхан дээдлж явах хэрэгтэй. За дээр нь тэгээд одоо тэр найруулга зүй тал дээр монголчууд ч аимшигтай буруу ярьж нэгнийгээ дээд зэрэгэр зүй ойлгодог ард түмэн бол их ховор шүү дээ тийм ээ. Чи тэр зам дээр гараад зогсож байгаараа би чамайг дайраад аваад яваа гэхээр нөгөө найз нь айгүй сайхан ойлгоод ингээд зам дээр гараад зогсоод хүлээж идэг. Бид нар ч одоо тэгээд гадаад монгол хэл сурж байгаа гадаад хүмүүст жоохон хэцүү байдаг юм шиг байна. Бид нар ч одоо биш үү гэж ярьцдаг. Байхгүй байсан байна гэж ярьцдаг. Тэгэхээр одоо бид нар бол ойлгоно өчигдөр тэр дорж гэртээ байхгүйсэн юм байна лээ. Тэгээ одоо жимгээ очиод уулзч чадаагүй юм байлээ гэдэг ярихад хин ч ойлгоно шүү дээ. Гэтэл гадаад хүнд болохоор их хэцүү. Байхгүй гэд одоо цаг дээр үгүйсгээд байсан гэж өнгөрсөн цаг дээр батлан хүрнээд байна гэд одоо цаг дээр батлан хүрнчдэг. Тэгээ одоо байхгүй юм яриад байгаа юм уу, байсан юм яриад байгаа юм уу, одооны юм яриад байгаа юм уу, өнгөрсөн юм яриад байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй болчдөг. Тэгэхээр орчуулга тал дээр бид нар бол энэ хэм маягуудыг ягштал баримталж сурах хэрэгтэй. За тэгээд та бүхэндээ баярлалаа.